Hi guys. Өнөөдөр бичлэгээр юу гэж байгаа гэхээр хэдүүлээ хоол идэх болно. За ямар хоол вэ гэх юм бол годамжинд байгаа street food-ны хамгийн их зарагддаг хоолнуудыг аваад 0-30 оны хооронд ер нь бол үнэлгээ өгнө. Хамгийн их зарагддаг хоол ч айл юм бол байн. За эхний авсан хоол маань үдэн. Ямар газар гэдэг би харуулга юм шүү дээ. Дүнэт food гинэ. Гоё юм. Тэгэхээр үйлчлэгээ бол асуудалгүй байсан. Хамт чанарыг болохоор би үдэн гэдэг хоолтой нийт 13 он өгсөн. Түүнээс биш энэ газрын үдэн бол үнэхээр гоё амттай байсан шүү. Тэгэхээр Burger King байж магадгүй. Burger King. Let's go. Амны гарчлаа бол бэкон. 4 бэконтэй юм байна. Жогон үнэхээр хараад санаач. Яг энэ гол хэсэгт нь цоо, the mayonnaise, the cheese хамгийн чиг гэсэн нэг голоос яваарсан байсан байна. За guys. Дүүлдэх цаг бараг цахилгааг 5 минут ч болоогүй. За 3-2-3 минут болоод ингэ сууж байхад бол цахилгаан шууд болсон. За тэгтээ ингээд энэ бол бас жоохон хүн багтаагатай холбоотой байж магадгүй. Үйлчлэгээ соёл дээр 10 оноо өгчээ. За үйлчлэгээ асуудалгүй. Чанарыг болохоор би бургер учраас 8 оноо өгсөн. Угаасаа хамгийн ихтэй оноо. Бэкон янзтай, ногоо янзтай, талхан янзтай. Тэдний хувьд болохоор өхрийн бахан жоохон шүүслэг байсан бол би шууд 10 оноо өгөхөр байна. За дараагийн газар ирчлээ. Дараагийн газар болохоор энэ газар байна. Нэг бэкон чизтэй. Бургер авчлаа. Саяны газраас. Талхан бол хамаагүй зузаа харагдаж байна. Дотор байгаа ногоо бол бас хамаагүй их ногоотой юм байна. Тэмчих бэкон харагдахгүй л баг шиг байна. Юу ногоон дэмэл дуртай байлтай. Энэ ногоо эдэн чи ааш ногоо эдмэргүй санаад авч байна. Энэ хүнд шарсан бэкон шиг зүгээр л чанцсан мах шиг санагдаж байна. Одоо дүнэлт өгөх цаг. Тэр цахилгын манд буруу авсан учраас би 8 оноо өгсөн. Чанарн дээр гэх юм бол соус нэгтгэх, ногоонууд нэгтгэхэд том хөшөөлсөн байсан учраас би 4 оноо өгсөн. Амтан дээр болохоор бэкны амт байхгүй, өхрийн махаар дангараад чомтой учраас би өхрийн махан дээр 4 оноо өгсөн. Гайс тэгтээ би чиг таргалж байгаа юм шиг мэдрэмж төрөд байна. Look at my plate. It's so fat. KFC. Let's say hi. Need to catch it. Зингэр бүрдээс хаа. За ингэж явагдаж байна. Хэмжээ нь бол дайчгүй. Гурал нь хэд том биш. Тэгье. Наад багч. Би ч тийм том биш. KFC-г цайх хоолоор гэж хэлээгүй учраас би 1 оноо гассан. Чанарын хувьд болохоор бургер учраас би 8 оноо. Энэ бол хамгийн дэд оноо бургерийн хувьд. Амтан дээр Burger King-ийн бургертэй харьцуулж үзсний үндсэн дээр би 6 оноо өгсөн байгаа. Ойл гэдэг 10 оноо дээр би 8 оноо өгнө. Яа. Продаж хийж авлаа. Яг загч чинь тий. Талхан бор талах байна. Помидор, өвөрцөй, сонгон уу энэ? Сонгон биш. Тунаа, байцаа. Very good. Sorry guys. Сэндвич таанах той. Энэ газар үйлчлэгээ угаасаа nice байсан. Тэгээ би 10 оноо өгсөн. Чанарын хувьд болохоор хийсэн арга, хийсэн орц найрлах хоёроос нь хамраад 10 оноо өгсөн. Амтны хувьд болохоор тунаатай учраас маш тийм давслаг, шүүслэг, чиглэг, дээрэс нь ногоотой учраас маш гоё зохицол үүсгээд маш амттай болж учраас би бас 10 оноо өгсөн. Нийтдээ 30 оноо. За тэгэхээр ингээд дүн угаасаа гарах шиг боллоо. Миний өнөөдрийн хийж байгаа бичлэгийн зорилго маань болохоор ихэд хамгийн тохиромжтой fast food-ыг олох байгаа. Тэгээд за нэгдүгээр Subway сэндвич орлоо. 30 оноор. За хоёрдугаар болохоор Burger King-ийн эцэг юмнуудаа шингээх хэрэгтэй баха.